За тэгэхээр бид энэ хүн санхүүгийн төрөөс өгөхөр олж байна тий. За дараагийн нөгөө нэг материалыг үзье да. Энэ бол манай шинэ үйлчлүүлэгч компани. Салбар нь ноос ноолорын үйлдвэр. Ямар тоног төхөөрөмж санхүүгийн төрөөсөөр авахыг хүсэж байгаа юм болоо? Шинэ тоног төхөөрөмж авахыг хүсэж байгаа. Бидэнд үзүүлэх зураг байна уу? Арийнхын хуудсан дээр байгаа. За. Зурган дээрх тоног төхөөрөмж нь 5 жилийн өмнөх тоног төхөөрөмж. Манай үйлчлүүлэгч маань дээрх тоног төхөөрөмжийн шинэ загварыг авахыг хүсэж байгаа. Тоног төхөөрөмж нийлүүлэгч компани ямар компани байгаа вэ? Наад танилцуулган дээр бас хавсарсан байгаа. Өөр компани захирлын бие мэдхийн захирлын бэлгүүн юм. Мөн. Бэлгүүн хэд хоногийн өмнө манай ажил дээр ирээд явсан. Тэдний компаниас авч байгаа тоног төхөөрөмжийн санхүүгийн төрөөс өгөхөд ер нь асуудалгүй гэж би бол үзэж байна. Тийм ээ, асуудалгүй. Сайн болсон байна. Би нийлүүлэгчтэй, сайн үйлчлүүлэгчдэд тоног төхөөрөмжөө борлуул гэж ер нь хэлдэг л дээ. Угаасаа энэ зарчим бол барилга хөдөө аж ахуй гэдэг бүх салбарт хамааралтай шүү дээ. За санхүүгийн төрөөс үсгэгчдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байна уу? Үйлчлүүлэгч маань 2 өдрийн өмнө манай дээр ирсэн. Нэг найзаасаа манай үйлчлэгээний талаар сонссон гэд. Тэгээд санхүүгийн төрөөсөө үйлчлэгээний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхөд урд нь мдээгүй байсан гэд айгүй харамсаж илээ. Тийм үү. Урд нь банкнаас зээл авч ирсэн юм болов? Урд нь үйлдвэрийн байшингаа барьцаалж зээл авч ирсэн билээ. Гэхдээ одоо тэр зээлээ төлөө дууссан. Банкнаас авч ирсэн зээлээ амжилттай төлж ирсэн гэв. Ер нь зээлээ хоцроож төлж ирсэн үе байгаа юу? Тийм юм бол байхгүй лээ. Та нарт өгсөн танилцуулган дээр үрдийн зээлийн талаар мэдээлэл байгаа. Та хоёр компани санхүүгийн мэдээллийг сайтар шалгаж үзсэн үү? Тэгсэн шалгасан. Тэдний санхүүгийн тайлан, баланс болон орлого үр ашигын тайлан, бэлэн мөнгөний өмслөгийг шалгасан. Бүх мэдээлэл нарийн зөв зүйтэй үстэй. Бид нар мэдж байгаа шүү дээ. Өчнөө олон байгууллагууд ингээд олон жилийн өмнөх материалаа бидэнд өгөөд бас зөндөө хохирол гарч ирсэн те. Тэр тал дээр бас дахиж алдаа гарахгүй байхыг хичээгээрэй. Ер нь бид энэ салбарыг маш сайн мэднэ л дээ. Тэгээд салбараа мэдэж байгаа тохиолдолд өгсөн мэдээллийг шалгахад илүү хялбар байдیں۔ Би бүх мэдээллийг наривчлан шалгасан. Үнэн зөвгөд итгэлтэй байна. Тийм ээ. Санхүүгийн төрөөс хүсэгч үйлчлүүлэгч маань өөрөө их найдвартай үнэнд шудрах бас сайн бизнесмен шиг санагдсан. Тийм үү. Би та гуравтай ерөнхийдөө санал нийлхийг хүсэж байна. Гэхдээ санхүүгийн төрөөс олоход 2 техник байдаг шүү дээ. Та нар бол мэдж байгаа. Нэг нь үйлчлүүлэгч зээлээ буцаан төлөх чадвартай эсэх, хоёр дахь нь үйлчлүүлэгч маань зээлээ эргүүлэн төлөхийг үнэн сэтгэлээсээ хүсэж байгаа гэх зэрэг 2 хүсэлт байгаа. За тэгээ бид ихэвчлэн нэгдэх техник болон тухайн компани санхүүгийн мэдээллийг анализ хийж үздэг ба. Мөн бид бас авсан тоног төхөөрөмжөө ашиглаж олох, хүлээгдэж буй орлого болон зарлагыг тооцож үзэж болно л доо. Ер нь 2 дугаар техник болох үйлчлүүлэгчийн авсан зээлээ буцаан төлөх эрмэлтэлтэй байгаа эсхийг авч үзэх нь чухал хаа. Яагаад тэгэхээр өмнө нь авч исэн зээлээ төлсөн эсэх тухайн сар бүрт нь төлж исэн эсхийн чухалчлал үзэх зүйтэй байна. Өөр бид юу гүйлж үзэх хэрэгтэй лээ? Компани намтар. Яг зөв. Зээл болон компани муу намтартай байгууллагуудтай хамтарч ажиллахад ер нь маш хүндрэлтэй. Тэгэхээр сайн байгууллагатай хамтарч ажиллавал бидний ажилд ч гэсэн бас хэрэгтэй. Тийм болохоор маш сайтар судалж иж сонголт хийгээрэй. Тэгж ч ер нь үйлчлүүлэгч төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд бид тухайн хөрөнгөө буцаан авч болтго нь чухал аа шүү дээ. Гэхдээ хөрөнгө буцаан авах гэдэг чинь бидний хувьд л хамгийн сүүлд баримтлах хэрэгтэй зүйл ахгүй. Төрөөс авсан компани маань төлбөрөө цагтна төлж амжилттай ажиллах нь бидний хувьд бол маш чухал. Энийг маш сайн анхаарах хэрэгтэй шүү. Үйлчлүүлэгчтэй 2 удаа уулзсан. Үйлдвэр дээр нь ч очсон. Тэгэд их найдвартай шудрах хүн шиг санагдсан. Тэгэд үйлдвэрлэл нь их боломжтой санагдсан. Тэгээд санхүүгийн төрөөсийн гэрээ дуусгар болмогц тухайн тоног төхөөрөмж тэдний компани нэр дээр шилжинэ. Энэ компани маань урьдчилгаа төлбөрт 30%-ийг төлж 36 сарын хугацаатаагаар үлдсэн төлбөрөө төлж дуусна гэсэн байна. За энэ компани үйл ажиллагааны намтар нь бол маш сайн байна. Тэгэхээр би ер нь маш сайтар дэмжиж байна. Тэгэхээр бүгдээрээ одоо саналаа өгье. Би бол дэмжиж байна. Дэмжиж байна. Тэгвэл би одоо хурдан үйлчлүүлэгч рүүгээ ярив. Ийм хурдан шийдвэрээ гаргасан их баяртай байна. За бүгдэнд нь их баярлалаа. Ингээд өнөөдрийн хурлаа өндөрлөлөө. Баярлалаа.